Ээжийн мэдээг анхаарал үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн нэсэгт хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэтэй бид хөрөнгөний зах зээлийн талаар ярилцсан. За эхний ээлжинд бол Turquoise Hill Resource-ийн хувьцааны талаар бас мэдээлэл өгч эхлэе. Тэгэхээр энд бол сүүлийн хувьцааны ханшийн сүүлийн 5-6 сарын ханш харагдаж байгаа. За тэгэд бид өмнө хоёлаа 2-7 өдрийн өмнө бол хувьцааны 3 орчим 3 сарын бага байхад бол ярьж ирсэн. Тухайд бол 3-аас дээш өсөх юм бол 3.3 руу өснө. 375-аас доош унах юм бол 265 руу унах гэсэн там мөнгөлийг бол тухайд ярьж ирсэн. За тэгээд эргээд харахад 2 7-ны дараа эргээд харахад бол хувьцааны ханш маань энд 275-аас доошогоо 275-аас доош унсны дараа 264 руу хүрсэн. За дахиад доошогоо одоо бүр 248 руу унтсан явж байгаа. Тэгэхээр эндээс техник шинжилгээ талаас харах юм бол энэ дээр яг энэ хэсэгтэр бол хувьцааны ханш дэшээ өсөх гэж оролдлого хийсэн. Гэхдээ энэ дээр бол маш том одоо хүчтэй эсрэг хүч шулуун байсан нэгдүгээр. За хоёрдугаар энэ хандлага ингээд дахиж унана гэсэн юм гурвалжин загвар бас энд үүсэт байсан. За суурь техник талаас бол хятад эдийн засгийн үзүүлэлтүүд бас муухарсан байж байгаа. Ингээд бол хувьцааны ханш одоо 248 руу бол энэ одоо 248 байна. Тэгэхээр энэ уналтын хамгийн доод хэмжээ юу эсвэл энэс доош унжсэн үү? Өсөлтийн дээд хэмжээ нь энэ бол яг түүхэн доод хэмжээнд бол хүрээг байгаа. Түүхэн доод хэмжээ нь бол бүр $1 руу орж ирсэн. Тэгэхээр тэр үе бол бүр 5-6 жил өмнөх байгаа. Тухайн үед бол хувьцааны тоош хэрэг цөөхөн байсан гэх мэтлэн санхүү үзүүлэлтүүд нь өөр байсан. Одоо цаашдаа хувьцааны ханш цаашаа яаж хөдлөх вэ гэдэг дээр бол тодорхой богино хугацаанд за энэ сард 10 сарда бол дээшээ доошоо хүчтэй хэлбэлцэхгүй энэ хавьтаа хэлбэлцэж байгаа. Тэгээд хамгийн гол нь 11 сараас бол далдуурхай нөгөө санхүүжилтийн асуудлыг шийднэ гэж ярьж байгаа. Хэрвээ эерэг мэдээлэл гаргах юм бол ханшууд эргээд өсөх юм шанс харагдаж байна. Нөгөө талдаа хятад эдийн засаг үргэлжлэн бол муудах эдийн засаг өсөлт нь буурах эрсдэл хэвээр байгаа. Суурь талаас нь тэгэх юм бол хувьцааны ханш бас дахиад доош унахыг бол үүсэхгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл дээшээ доошоо гэдэг бол хэлэхэд арай эртээ. Явц донд бол бид мэдээлэл болно. Ирээдүйд бол өсөх хандлага урт хугацаанд бол бид нар бол өснө гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Богино хугацаанд бол мэдээж дээшээ доошоо ханшийн хэлбэлүүд бол байна. Дараагийн график харъя. Тэгэхээр дараагийнх нь бол Zanado Mines-ийн бас хувьцааны талаар байна те. 55% гараад ирсэн. Миний ямар ч уртай юм бол. Тэгэхээр бас 2-7 өдрийн бид ярьж ирсэн. Хувьцааны 0.9 байх үед бид нар мэдээлэл өгч ирсэн. За ямар мэдээлэл өгсөн бэхээр тус компани дээр хийсэн харамхтай орнд дээр хийсэн өргөмжлөгийн үр дүн гарсан байна. Өргөмжлөгийн үр дүн нь болохоор өмнөх үр дүнээс сайн гарсан байна. Нөөц хэмжээ нэмэгдэх боломжтой байна гэсэн мэдээлэл өгсөн. Мөн бид нар Сидней төвдөө Bell Potters компани хийсэн хувьцааны анализын үр дүнгээс бас танилцуулж ирсэн. Ингээд бол хувьцааны ханш бол энэ хоёр мэдээллээр дамжуулж өсөх юм байна гэсэн мессеж зах зээл дээр ирсэн байсан. Тэр үед мэдээлэл дамжуулж явах үед бол 0.9-ээс хавтан. Харин өнөөдөр бол 0.14 рүү хүрээд 55%-аар бол хувьцааны ханш бол 2-7 өдрийн дотор бас өссөн байна л да. Тэгэхээр бол эндээс одоо манай үзэгчид за тэгээд хөрөнгөний сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол хувьцааны зах зээл дээрээс хөрөнгө оруулалт хийж мөнгө олох нь бол бараг боломжгүй ч гэдэг юм да. Маш хэцүү одоо хүнд ажил гэж ойлгодог. Тэгэхээр мэдээж амархан бол биш. Гэхдээ та зөв цагтаа зөв үнэн бод мэдээлэл авах юм бол энэ мэтчлэн бол боломж байгаа гэдэг бол энэ жишээ байна. Нэг газар бууралт ажиглагдаж байхад хизээ магадгүй те маргааш ч юм уу одоо хувьцаа өсөх хандлага боломжтой. Хамгийн гол нь бодит мэдээлэл хүмүүс авч явах хэрэгтэй. Дээрээс нь тэр мэдээлэл нь яг цагтаа ирдэг байх хэрэгтэй. Жишээлбэл 2-7 өдрийн өмнө одоо тантай бит хоёр жишээ нь энэ мэдээллийг хүргээгүй байсан бол өнөөдөр тэр мэдээллийг өнөөдөр хүргэвэл ямар ч ач холбогдолгүй байгаа байхгүй ханш өссөний дараа хүргэж байгаа юм. За дараагийн зургийг харуулъя. Эрдэнэ Development Resource-ийн бас хувьцааны талаар ажиглагдаж байна тийм. За энэ компани нь бас Монголд алтан навчтай хэрэгжүүлж байгаа алтсын ордтой. Тэгээд Торонтогийн биржээр хувьцаанд байдаг. Мөн бас өрөмдлөгийн үр дүн гарсан байгаа. Өрөмдлөгийн үр дүн гарснараа яасан бэхээр өмнөх хийгдсэн байсан өрөмдлөгийн хэмжээндээс нь нөөцийн хэмжээ бол зүүн тишээгээ одоо газар зүүн байрлалаар их юм бол зүүн тишээ 200 м-ээр нэмэгдсэн гэж байгаа нөөцийн хэмжээ. Тэгэхдээ нарийн тоонууд бол гараагүй байгаа. Тэгээд ямар ч энэ бол эерэг мэдээ болж ирж байгаа. Тэгээд компани зүгээс бол бас амжилттай цаашдаа энэ төслийн үр ашиг нэмэгдэх боломжтой байна гэсэн мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор бол 0.11 байсан ханш маань 0.12 болоо 9% бас өссөн юм төвчрэг байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хайгуулын компаниудын хувьд бол хайгуул нь хийгдээд үр дүнгээ өгөх юм бол хувьцааны ханш нь бол 100, 200, 300% маш хурцтай богино хугацаанд өсдөг ийм тал байгаа. Нөгөө талдаа хайгуулууд юу ч олохгүй бол бүр дампуурдаг юм эрсдэл байна. Тэгэхээр бол мэдээж энэ дээр бид нэр хувьцаа авч бол бас энэ судалгаа хэрэгтэй л. Хайгуулаа хийгээд одоо олцсон нууц газраа зарлах юм бол хувьцаа өсөх
Тийм. Тий. За дараагийнх нь зах зээлийн топ 20 индексийн талаар мэдээлэл өгье. Өнгөрсөн 7 хоног топ 20 индекс яаж өөрчлөгдсөн бэ? Ямар их хөдөлгөөн байв уу? Хэлбэлцэл ажиглагдав уу? За 5 сард оюутлогын далдуурхан гэрээг бол энэ хэсэгтэр зурсан. За ингээд түүнээс хойш бол 20 гаруй хувиар бол топ 20 индекс өсөд эргээд одоо бараг тэр үедээ хэмжээнд ирсэн уналттай явж байгаа гэсэн. Өнгөрсөн 7 хоногт бол 2 хувиар унсан байна. За оны эхнээс бол 1192-аар жилийн бол 16.9-аар уналт тавьж байгаа. Бидний хувьд л яг ингээд зураас татад үзэх юм бол 13-аас 13,500 төгрөг маш том дэмжигч чулуун байгаа. За одоо хэрвээ эдийн засаг цаашгаа муудаад оюутлогоо бүр одоо гацаанд хэрвээ орох юм бол энэ бол доошоо унах эрсдэл үүснэ гэсэн үг. Нөгөө талд бол оюутлогоо дээшээгээ гацаанаас одоо гацсан байгаа тийм. За тэгээд төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагаа 16 оны дунд хүртэл мөнгөө босгоод 16 оны дунд бүтээн байгуулалт эхлээд ирэх юм бол манай эдийн засгийн ирээдүг бол гадны хөрөнгө оруулагчид өөдрөгөөр харж эхэлнэ. Тэгэхээр ирээдүйн өөдрөг болно гэдэг бол тэнд байгаа компаниудын ашиг орлого гэсэн нэмэгдэх шанс гарч ийн гэсэн үг. Тэр утгаараа бол хувьцааны хашил өсөх боломж бүрднэ гэсэн. Топ 20 индекс бол одоо жишээлбэл зах зээл дээр хувьцаа арилжиж байгаа компаниудын бас үзүүлэлт байгаа. Тэгэхээр топ 20 индексээс одоо жишээлбэл гарч байгаа компани байна уу? Эсвэл ингээд огцом орж ирж байгаа компаниуд юу ажиглагдаж байна? 6 сар тутамдаа индексийн багцаас шинжилдэг 20 компани. Тэгэхээр энэ дээр бол тийм их шинжлэгддэггүй хэрэг нь бол. Бид нар өнгөрөх 7 хоногудаас ахуулаад нөгөө хувьчилж байгаа компаниудын талаар ярьж байгаа. Тэр өнөөдөр бас цахилгаан станцын хувьчлалын талаар яриа. За тийм. Тэгэхээр төрийн өмчийн хорооноос бол одоо жишээлбэл Эрдэнэтийн дулаан цахилгаан станцын төрийн эзэмшлиг 70% байх ийм нөхцөлтэйгээр андреатрийн компаниудыг шалгаруулах тендерийг бол зарласан байгаа. Тэгээд андреатрийн компаниуд нь энэ хувьчлалд оролцоод биржээр хувьцааг нь гаргаад арилжуулах материалын хугацааг 10 дугаар сарын 5-ны өдрөөр тогтоосон. За тэгээд 5-ны өдрөөс хойш 3 өдрийн дараа бол сангийн зохицуулахаараа шалгаад тэгээд эхний 3 өдрийн дараа бол урьдчилсан шалгуулалт хийх мэлээ. Тэгээд 5 цахилгаан станц байгаа. 2 дугаар цахилгаан станц, 3, 4 дугаар цахилгаан станц, дархны цахилгаан станц, Эрдэнэтийн цахилгаан станц. За эндээс гол үзүүлэлтээс аваад үзэх юм бол 4 дугаар цахилгаан станц бол төвийн эрчим бүсийн эрчим хүчний 71%, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 63% гэж жишээ нь хангадаг байж байгаа. За 3 дугаар цахилгаан станц бол төвийн эрчим хүчний хэрэглээний 18%, Улаанбаатарын бол 40% хангадаг. Үйлдвэрлэлийн технологийн уурын хэрэглээний 80% хангадаг байж байгаа жишээ нь. За дархны хувьд бол дархан сэлэнгээр оройныг бол цахилгаанаар хангадаг, дархан хотыг дулаанаар эрчим хүчээр хангадаг. Эрдэнэтийн хувьд бол Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг бол одоо эрчим хүч дулаанаар хангадаг байж байгаа жишээ. Хөсвөлийн цаг туун байгуулж байна. Үлдсэн ганц мэдээлэлд тавчгаа яриад тэгээд бас. За тийм. Тэгэхээр энэ одоо 4 график байна. Энэ дээр бол санхүүгийн зарим голох үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр 4-р цахилгаан станцын хувьд бол хөрөнгийн хэмжээ чинь 436 тэрбум байна. Үүнээс бол 116 тэрбум нь бол өөр байж байгаа жишээ нь. Тэгэхээр ингээд цахилгаан станц тус бүрээр байгаа. Улаанаар тэмдэглэсэн нь өөр гэсэн үг үү те? Улаанаар тэмдэглэсэн нь өөр, цэнхэр тэмдэглэсэн нь хөрөнгө байгаа. За энэ график дээр болохоор хоримтлагсан ашиг алдагдлыг харуулж байгаа. За дандаа хасах утгатай байгаа. Тэгэхээр станцууд маань дандаа хоримтлагсан алдагдaltaй явж байна гэсэн үг. За өөр хөрөнгийн харьцааг аваад үзэхээр 26-аас 7.5% хооронд байгаа. Тэгэхээр энэ харьцаа өндөр байх тусам бол санхүү Улсын драмын эрдмийн театр үзүүлж байна. Өртчин хоо марлын удам тэнгэр заяад Монгол түмний бахархал болсон хөх толбоор хамгалж атгсан гар шиг санхүүгийн эрсдэл нэмэгдэнэ гэж үздэг. За орлогын хувьд аваад үзэх юм бол жишээ нь 4-р цахилгаан станцын хувьд бол 114 онд тийм ээ 171.5 тэрбумын орлого хийсэн гэж байгаа жишээтэй. Хөрөнгөний эргэлтээс наваад үзэх юм бол энэ харьцаа бол өндөр байх тусмаа тухайн компани тухайн хөрөнгө аягүй өөр ашигтай ашиглаж байна гэсэн. Тэгвэл дулаан цахилгаан станц 2-ын хувьд бол 98% байгаа нь бусдаас бол маш өндөр үзүүлэлт байж байгаа жишээ. Тэгэхээр эдгээр 5 компани бол ингээд ховшлогдохоор хүлээгдэж байгаа. Тэгээд яг нарийн хөрөнгө оруулалтын зөвлөгөөнүүд нь нарийн тооцоо судалгаанд нь андреатрийн компаниуд нь хийгээд хөрөнгө оруулагч санал болгоно л гэсэн үг. Магадгүй ховчлогдчих юм бол энэ бүх улаан тоонууд цэнхэр болох хандлага байгаа юу? Тийм боломжтой. Гэхдээ энэ дээр нөгөө дулаан цахилгаан станц гэж яриад үзэхээр эрчим хүчний үнийг бол түрээсээ тогтоогоод өгсөн байж тээ. Тэр яг зах зээлийн зарчмаар нь явуулдаг. Тэгэхээр нөгөө орлого нь бол яг зах зээлийн зарчмаараа өгнө ингээд хэрэглээгээ дагаад орлого нь өснө гэдэг зүйл маань хязгаарлалт болоод ирэх л дээ. Тийм ч учраас эндээс ингээд хоримтлагсан алдагдлууд үүсэж байгаа шиг байна. За. За маш баярлалаа. За хөтөлбөрийн хэсэгт мөнх эрдэнэ та бүхэндээ хөрөнгө оруулалтын талаар мөн дээрээс нь санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байгаа зарим нэг тооны өсөлт бууралтыг танилцууллаа.